За сайхан амарцгаасан уу. За зарим ч бас амарч чадаагүй юм шиг байна тий. Коннектор очрлоод машин доонсон байна ихэнх нь. Тий. Тэгээд одоо нэг миний нэг юу байна бас яг хүн хэлхээс нааш цаас чичгээс нааш гэж тийм ээ. Энэ Оросын нэг нефт боловсруулах үйлдвэр оруулж ирээд Оросоос одоо нэг хитэн колонк оруулж ирье. Тэгэхгүй бол энэ дотоодын энэ олигархууд ч бүр нэрээ ард түмнэр тоглоод мүлжөөд одоо хүссэн үедээ одоо хомсдуулчин, хүссэн үедээ үнэ нэмчин, хүссэн үедээ би хардах хэрэгтэй, ард түмэн хардах хэрэгтэй, хүссэн үедээ 92-95 гэж зарчин. Бид нар үнэрлээд ялахгүй шүү дээ. Тэ? Литр тутамд 1000 төгрөг нэмээ зарчин. Хүссэн үедээ шүү. Тэгээ энэ дотоодынхоо энэ компаниудыг өчнөө хэдэн жил дэмжлээ. Сайжирж байгаа юм алга улам хомсдоод улам үнэ нэмээд ард түмнийг улам охироогоод идэг. Бид нар ямар зүгээр авч байгаа юм уу? Мөнгө өгөөл авч байгаа шүү дээ. Та нараа зүгээр гоож аваагүй шүү дээ. Тэгэхээр энэ Оросоос нефтийн үйлдвэрийг оруулж ирвэл хямдхан, чанартай, урт удаа хугацаанд үн нэмэхгүй, оожир дараал үүсэхгүй хэвээ ингээ өгөө явуучих واخгүй юу? Гэхдээ энэ Оросуудыг оруулж ирээд сенсац тарилаа гэдэг. Сенсац чинь одоо энэ Монголд явагдаад шүү дээ. Колонктор оожирлж хонж байгаа чинь сенсац биш үү? Өдөржингөө, шүнжингөө оожирлж байгаа чинь сенсац биш үү? Одоо бүр тэрэндээ ингээ дасан зогтцсон. Оожирлж явах хэрэгтэй юм шиг тийм ээ. Ийм байхгүй. Тий. Нэгдүгээрт тийм байна. Оросын колонкуудыг оруулж ирээ. Үн хямдхан, найдвартай, чанартай. Тэгсэн чинь одоо энэ Оросууд орж ичлээрээ яа нэг нэг арахгүй марахгүй гэнэ. Гэхдээ 60, 70, 80, 90 онд чинь дүүрэн л Орос биш шүү дээ Монголд. Дүүрэн Орос биш шүү дээ. 3 4 дугаар ороод 1 дугаар ороод энэ Эрдэнэт үйлдвэр энд тэ найрамдал цуслан гэж хүртэл барьж өгөөд дүүрэн Орос ус одоо хаана гой Орос? Одоо хаана Орос байгаа? Хэлж. Оросууд ч орж иж гарахгүй. Тэрнийхээ оронд дөөш хужаа нартаа санаа зовоороо. Вьетнамуудаа санаа зовоороо. Нэг орж ирээд жоох идээссэн газараас салтгүй шүү. Хасгуудаа санаа зовоороо. Тэ. За хоёрдугаарт энэ банкуд ачаалаад дийлхээ байсан. Хүүн нэмэгдээд идэг. За зээл авъя гэхлээр зээл авах байгаа мөнгөн дүнгээс нэг дахин илүү үл хөдлөх тэ зээл авах байгаа мөнгөн дүнгээс 2 дахин илүү үл хөдлөх орлого нотлох үнэн асуудалтай. Зээл авч чадхаа байцсан монголчууд нь хүүгийн дийлхээ байцсан хугацаа богинтой маш их юм шаардна. Нэг зээл авахын тулд бичиг заасан дийлдэхгүй, барьцаа хөрөнгөнд дийлдэхгүй, тэ? Тэгэхээр гадаадаас одоо энэ банк оруулж ирээ. Угаасаа энэ хаан банкны эзэн чинь цаавар гадаад ингэсэн. Өчнөө олон жил энэ нэг хідэн Монгол банкуд энэ холилдсон банкудаа дэмжиж өөдлсөн байхгүй шүү дээ. Тэгэхээр гадаадаас маш урт хугацааны, маш бага үедээ өндөр зээл авахд монголчуудын амьдрал сэпгэл босоод ирнэ шүү. Тэ. За ийм хоёр гормын саналтай байна. Дотоодынхоо компаниудыг дэмжиж өнөөдөр бид нар мөнгөөрөө худалдаж аваад ингээд дэмжиж яваад байдаг өөдлсөн юм алга энэ монголчууд. Тэгэхээр чанартай маш хямд хүүтэй гадаадын банкыг оруулж ирээ. Гадаадын нефт одоо энэ бензин тосыг шатгууныг энэ Монголд оруулж ирээ. Тэгэхгүй бол наад мó одоо энэ ардаа банк нь ачаалаад дийлхээ байнгут нөө хэдэн мөнгөтэй дарга нар нь банк усаагийн байгууллага нээсэн. Тэгэл ерөөсөө зүгээр банкнаас илүү даабалдаад энэ ард түмнөө дахиад давхар шулаад байгаа байхгүй да. Хоног хугацааны хитрээ жоохон ингээл удангуутал тэ очоод үл хөдлөх бүх юм битүүмжлээ хураагаад өөрөө орлого болгочихно. Тэрэн дээр нь шүүхийн шийдвэр тултал ажиллана.
Би шүүхийн шийдвэрийг энэ Монголын ард түмэн би бас хардах хэрэгтэй. Яагаад гэвэл залилсан хүн нь дахиад залилъя гэдэг улам сайхан амьдрал яваад байна. Залилуулсан хүн нь 5-10 жил мөнгө авч чадахгүй ингээд хохироо яваад байна. Энэ бол ноото шүү бас. Хардах хэрэгтэй. Цаагаараа тэр залилсан хүмүүстэйгээ нийлээд авилга аваад өөгшүүлээд ингээд яваад ах магадaltaй шүү нэрээ. Тийм учраас энэ залилын хийж байгаа хүн лөөврж байгаа хүмүүс чинь 5-10 жилээр ингээд дахиад залилын лөөврөө хийгээд ингээд яагаад сул чөлөөтэй яваад байгаа юм бэ? Энэ дээр хуулиа шангалдаа. Тэ. За ийм гормын санал байна. Тэ. Тэгээд энэ Оросын нефть боловсруулах нэг үйлдвэр оруулж ирээ хэдэн колонкууд нээчи Монголд гэсэн чинь чи битээ сенсацлаад байна. Одоо сенсац чинь энэ Монголд одоо яг одоо энэ олигархуудын гар хөл болцсон олигархуудын энэ Монголын дарга нарын тэ бүх юмнууд л энд явж байгаа шүү дээ. Тэ гадаад нь хамаагүй шудраг хамаагүй тэгш ирэхтэй тэ хэлсэн ярьсандаа хийсэн гэрээнийхээ дагуу л явж байгаа. Дунд нь энэ нэг юм үзээгүй багасаа өлөн зэлмээ өссөн лөөвөрчт ингээ монголчуудыг алаад байгаа байхгүй. Би бол тэгж бодож байна, хардж байна, монголчууд ч гэсэн тэгж бодож байгаа, хардж байгаа. Дортой үедээ тэгэл бензин хомсдуулаад 95 зарагдахгүй болонгууд 92 байсан ч гэсэн хааж яжчаал 92 байхгүй наач явраа гэд. Бид нар өнөрлөө мэдэхгүй штэ. Станууд мөн өөй. Энэ дэр хараа хяналт шалгалтаа тавилтаа. Энэ жоохон шээрлээд ингээ цааш нь жоохон олон түмэнд хүргээд өгөлтөө. Хүн хэлгээс цаас чичгээс нааш гэж та бүхэн ч гэсэн ярьж хэлэлтэй. Бүгдөө хэлцэж буруугүй үсттэй. Тэ? Амтаа болгон хэлж ярмаар штэ. Жоохон зориг зүрхтэй баймаар штэ чи. Өөл ингээл дарлуулаад ингээл улам ядуураал тэ? Улам тарчиг амьдрал ингээл яваадах юм өдөлөө. Тийм байхгүй шүү нэрэ.